За сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Өмнөх хөшлөгээр бид нэр if operator-ыг та бүхэндээ тайлбарласан байгаа. If operator-ыг тайлбарлахдаа бид нэр тухайн наам гэсэн хувьсагч тэгээс ирсэх бол эерэг тоо, тэгээс бага бол сөрөг тоо, тэгтээ тэнцүү бол тэгтээ тэнцүүгс утга хэвлэдэг үйлдэлийг хэрхэн бодох талаар тайлбарласан. Ингээ өнөөдрийнхөө видео хөшлөгээр та бүхэндээ хоёр тооны их багыг хэрхэн олох талаар бодлтыг хэрхэн их талаар та бүхэндээ тайлбарлая. За ингээ бид нар хамгийн түрүүнд толгой байлаа зарлж эхэлнэ. Include stdio үзгээч. За үүний дараа нь үндсэн функцаа зарлж өгнө. Int man гээд гоё хаалтаа нэгээд гоё хаалтаагдана. За энэ дотор бид нар үндсэн үйлдэлээ хийнэ. Тэгэхээр бид нар хоёр тооны их багыг олохын тулд нэгэсэндөө наам 1-ээс наам 2 нь ирсэх үед наам 1 нь тийм үү их гэсэн текст хэвлэнэ. Харин наам 1-ээс наам 2 нь ирсэх үед наам 2 нь их гэсэн текстийг хэвлэнэ гэсэн үг. Тэгэхээр биднэрт хоёр төрлөө өсгөж хэрэгтэй. Int наам 1 даслал int наам 2 гэдэг. За энэ хүү утгуудыг бид нэр компьютерийн keyword-н дээрээс утгыг авч болно. Эсвэл авахгүй ч хийж болно. За хэрвээ утгыг авъягүй бол бид нэр scan функцэн дотроо хоёулыг нь дараалуулж авъя гэвэл хувь d гэсэн утгаа хоёр дараалуулж бичээд ард нь and наам 1 даслал and наам 2 даслал гэж бичээд утгыг авахд бэлэн болно. За үүний дараа бид нар if үйлдэл дотроо наам 1-ээс наам 2 нь ирсэх бол энэ нөхцөл үнэн бол print f функцэн дотор наам 1 нь их гэсэн текстийг хэвлэнэ. Харин энэ нөхцөл худал буюу одоо энэ нөхцөл биелэхгүй үед else нөхцөлөөр бид нэр printf функцэн дотроо наам 2 нь их гэсэн текстийг хэвлэнэ. За ингээ ажиглуулад үзье. Хоёр тоогоо оруулна. За эхний тоо наам 1 байх ёстой 45. Хоёр дахь тоо нь за 21. За ингээд наам 1 их гэж утга нь гарч ийн. За дахиад ажиглуулад үзье. За одоо бид нэр болохоор эхний тоог нь багаар өгнө. Наам 1 нь 23. Хоёр дахь тоо нь 67. Наам 2 нь гэсэн текст хэвлэгдэж байна гэсэн үг. За тэгвэл энэ хүү бодлогыг одоо бид нэр хоёр тоогоо цуулж бичээд бодлогын өгөөд ажиллуулад үзье. Ерөнхийдөө бол ингэж ажиллуулах хэрэгтэй байгаа. Эхний тоогоо оруулаад зай аваад дараагийн тоогоо бичээ enter дарах хэрэгтэй байгаа. За тэгэхээр 23-аас 45-ны учраас наам 2 нэг гэсэн текст гаргасан байна. За дараа нь эхнийх нь 89, дараачих нь 67 бол наам 1 гэсэн текст хэвлэгдэнэ. За энэ хүү бодлогыг бодоход бид нэр хүнтэй харилцдаг хэлбэрээр бас энэ хүү бодлогыг бодох боломжтой. За хүнтэй хэрвээ харилцдаг хэлбэрээр бодъё гэвэл энэ хүү бодлогоо ингэж бодно. Scan функцаар хоёр салгаж утгыг аавна. За үүнийхэн дараа бид нэр scan функцаар авсан утгуудынхаа өмнө printf функцаар enter наам 1 гэсэн утгаа оруулж өгнө. За тэгээд эзэн дээр хэвлэгдсэний дараа бид нар гараас утгаа оруулах нь байна. За дараа нь printf функцэн дотор enter наам 2 гэсэн утгыг хэвлэнэ. За энэ хүү варам ажиглуулад үзэх юм бол enter наам 1 гэдэг эхний тоогоо оруулна 45. Enter наам 2 дахь тоогоо оруулна 78. Наам 2 нь их байна гэж хэвлэгдэж байна. За дараа нь болохоор эхний тоо нь багаар өгье. Дараагийн хоёр дахь тоо нь эхний тооны ихээр хоёр дахь тоо нь багаар өгөх юм бол наам 1 нь их байна гэж хэвлэгдэж байна. За тэгэхээр наам 1 наам 2 маань хоорондоо наалдаад хэвлэгдээд байвал хооронд нь printf функцэн дотор байгаа наам 1-ийн араас зай аваад бичиж чинь
мөн print tab дотор байгаа нам 2-ыг араас заавал бичнэ. За ингээд ажиллуулад үзэх юм бол нам 1 нь 78, нам 2 нь 56 гэх юм бол нам 1 нь их гэсэн текст хэвлэгдэж байна гэсэн үг. За энэ бодлого ингэж бодож болно. Мөн өөрөөр шууд int утга дотроо эхний тоонуудаа оноож өгч болно. Нэгсэндээ нам 1 тэнцүү 67, нам 2 тэнцүү 78-гийн утга оноочно. За үүний дараагаар scan функцууд маань хэрэггүй болох учраас бид нэр юу хийх ёстой вэ гэхээр print функцийн дотор нэг өөрчлөлт хийх ёстой байгаа. Нам 1 гээд тэнцүүгэнгүүтээ хувь d гэж бичээд нам 2-ыг хаар тэнцүү хувь d гэж бичснийхээ араас таслал нам 1. За нам 2-ын давхар ажлын араас таслал нам 2 гэж бичээд өгнө. За ингээд ажиллуулах юм бол шууд дэлгэсэн дээр нам 1-ийн утга 67, нам 2 утга 78, нам 2 нэг гэсэн текст хэвлэгдэнэ. Тэгэхээр бүгд хоорондоо наадаж хэвлэгдээд байгаа учраас бид нэр хувь d-ийн араас n гэд мөр унгаж бичих зүйтэй. За ингэж хэрвээ унах юм бол энэ параметр хэвгүй харагдана. Ингэж дараах байдлаар харагдана. За тэгэхээр ингэж унаад байгаа бол бид нэр дараагийн байдлаар бол дахиж засвар хийх хэрэгтэй. За хувь n print tab нам 2-ыг хувь d-ийн араас дахиж бичиж өгнө. За ингээд ажиллуулсны дараа харин инф зэгцтэй үр дүн гарна гэсэн үг. Нам 1 нь 67, нам 2 нь 78, нам 2 нэг гэсэн утга гарах нь байна. Тэгэхээр бид энэ бодлогон дээрээс enter гэдэг утгыг аваад ажиллуулад үзье. За одоо ажиллахаар нам 1 нь 67, нам 2 нь 78 гээд нам 2 нь их гэсэн утга хэвлэгдсэн байна. Харин сэргээрээ нам 1 их болгоёг бол нам 1-ийг 671 болгоод хэвлээд үзэх юм бол нам 1 нь 671, нам 2 нь 78 гээд нам 1 нь их гэсэн текст хэвлэгдэж байна гэсэн үг. За энэ хүү бодлогыг мөн өөрөөр бас бодох боломжтой. Нэгсэндээ хоёр тоо маань хоёулаа хэрхэн харьцаж байгааг хараа гэвэл бид нэр шууд ингэж бичиж байна. Хэрвээ нам 2-оос нам 1 нь их байвал энэ дээр ингээд хувь d таслал нам 1. За энэний араас хувь d таслал нам 2. За одоо хэдүүлээ ажиллуулад үзье. Хэрвээ нам 1 их байвал тухайн утга гарах ёстой. За энэ дээр маань алдаа заасан байна. Алдаагаа буцаад харъя. За тэгэхээр C програмч дийлэн дээр энэ хүү үйлдэлийг бичихтэй дараах байдлаар бичих ёстой. Миний би жоохон буруу алдаа гаргасан байна. За одоо хэдүүлээ алдаагаа харъя. Ямар алдаа гаргасан байна гэхээр C хэлний дүрэн бол нөхцөлийг ингэж бичдэг. Нэгэсэндээ print функцэн дотор хувь d эрс их хувь d гэж давхар ажлын дотроо бичиж өгнө. Үүний дараагаар нам 1-гээ таслаад тусгаарч бичих юм бол бидний хүссэн үр дүн гарна. Нэгэсэндээ нам 1 нь 671 бол нам 2 нь 78 байхад 671 нь 78-аас эрс их гэсэн нөхцөл шалгасан байна. Одоо эсрэгээрээ тэр нам 2 нь их гэсэн нөхцөлийг хэдүүлээ янзлая. За энийг янзлая гэвэл хувь d эрс их за хувь d за ингээд таслал нам 1 таслал нам 2. За ажиллуулад үзэх юм бол төрөний утгаараа гарна. Одоо бид нэр 2 дахь утгаа их болгоё 788 болгоё. За ажиллууллаа. Нам 2 нь 788 учраас 671-ээс эрс их гэсэн төвчөө чаргаад текст хэвлэж байна гэсэн үг. За энэ хүү бодлогыг эцэст нь тайлбарлах юм бол if үйлдэл маань нам 2-оос нам 1 их үед print tab дотор дараах утгыг бол хэвлсэн. Нам 1-ээс нам 2 гэсэн текст хэвлэгдэнэ. Үүний дараагаар else нөхцөл гэдэг маань нэгэсэндээ нам 2 нэг нь нам 2-оос эрс баг гэсэн нөхцөл байгаа. Энэ үед болохоор нам 1 нь нам 2-оос эрс баг гэсэн дараах нөхцөл хэвлэгдэнэ. За ингээ өнөөдрийн видео бичлэгүүгээр дууслаа. Манай бичлэг тань таалагддаг бол манай бичлгүүдийг лайк дараарай. Сувгийг маань subscribe хийж дагаарай. Мөн манай бичлэг тань таалагдсан бол сэтгэлийн бяцхан ханд өргөөрөө. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Дараагийн уулзцаая.